Ер нь бүх сорилтууд ер нь толгоон дотор л байд юм шиг санагдчих. Түүний одоо тий оюун санаанд одоо бид нар чинь өдөрт 50-60 мянган бодол толгоонд орж ирдэг гэж байгаа юм тий. Тэр бодлуудыг энэ тарих үйлдвэрлэдэг гэдэг байгаа байхгүй юу? Тарих өөрөө бодол үйлдвэрлэгч биш. Тарих өөрөө бодол хүлээн авахч. Радио шиг. Радио ч өөрөө тэр дуу хөгжмийг үйлдвэрлээд байгаа биш шүү дээ. Тэр чинь цаанаас ингээ илгээгээд долгионоор ингээ илгээж байгаа тий. Хүний тэр яг тарих одоо энэ оюун бол ерөөсөө тэр байлдааны талбар л юм бэл. Тэр бүх сорилтууд бол ер нь тэнд байгаа. Би ч бас нэг 2 жилийн өмнө 2 жил гаруй татварын өрөнд явсан. Одоо энэ залуу захирлууд бол тийм юм бас мэдэрч байгаа бох. Санхүүгийн нөгөө бас сайн мэдлэггүй, татварын мэдлэггүйгээсээ болоо тийм. Манай компани Нэгтлэн бодох маань хулгай хийгээд тэгээд ингээд нөгөө татвар төхөөсөн бүх мөнгө маань байхгүй болоо. Тэгээд байнгын нөгөө татварын одоо өртөө болчихж байгаа байхгүй. Тэгэл дандаа нөгөө нэг хойноос нь хөөж явдаг. Тэгээд 24 оны нэг 4 сард чинь хавар хэлүүтэй. Тэр үед би ингээд бараг жил хагас ингээд нөгөө татварын сар болгоо ингээд дансыг чинь хаана нийгмийн даатгалаас одоо ингээд өөр нэхэгдээл ер нь жоохон тийм дарамттай өөрийгөө тэр дарамтанд ингээ орцсон гэж итгээд явуулсан. Тэг яг нэрнгэсэл дарамттай л байсан л да. Цалингаа төлөхөө татварынхаа өрийг төлөхөө гэл те. Тэгээд яг 24 онд би өөрийгөө бүр гинт амар шоолсон байхгүй. Өөрийгөө яг өрөнд орцсон хүн гэдэгтээ итгэцэн байгааг. Бас л нөгөө нэг юм гинт юм бас нэг сүнслэг мэдрэмж гэдэг шиг. Наа чи юу ч тэр үед би хасах 170 саятай байсан л да. Тэгтээ тэр ингээ надад амар асар юм хэцүү санагдчихсан. Тэгтээ би ингээ эндээс бол чи гарч чадна гэдэг тийм итгэл найдрыг гоё ингээ нэг арай өөр өнцгөөс ингээ харуулсан гэх юм уу. Тийм тэгэхээр ер нь нөгөө нэг одоо би өөр ямар ч нэг подкастн дээр баг ярьж байгааг байхаа. Ер нь бол би их залбирдаг. Тэгэхээр энэ хүн ер нь одоо залбирал гэх үү, бясалгал гэх үү, талархал гэх үү те. Зүгээр л амьд байгаа, амьд байна гэдэг чинь өөрөө юм гайхамшиг шүү дээ. Бидний хорон мөч болгоно л гайхамшиг байхгүй. Бид нар энэ амьдралд одоо ингээд хүн болоод төрсэн байна гэдэг чинь те. Энэ болгондоо ингээд талархахад ингээд явхаар тэр өрөнд орсон байх үе ч гэсэн надад маш их хичээл заасан. Асар их юм санхүүгийн одоо үн цэнтэй сургалтыг бас нэлээд үн цэнээр л бас мөнгө төгрөг алдчихээж тэгээд тэр сургалтыг авсан. Тэгвэл тэрэндээ би одоо асар их талархалтай байдаг. Тэгээд намайг богино хугацаанд их хөгжүүлсэн гэх юм уу. Тийм тэгээд нэг тиймэрхүү хэмжээний дарамтанд орох бол бас юу ч биш шүү гэдгийг л бас харуулсан. Тийм ягаад гэвэл би эрүүл сар бол миний өр хүүхэдтэй гэр бүл аав ээж маань амьд байна те. Одоо ингээл юу хайртай хүмүүс маань байна. Энэ бол тэрний хажууд юу юм бэ те. Би ямар л өөр хийсэн биш. Ямар одоо хүн амтай охироцсон биш те. Тэгэхээр бол нэг тийм айжчээд байх юм байхгүй гэдэг тийм итгэл үнэмшил гинт ингээд залбирал донд л орж ирж байгаа байхгүй. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг төшдөг. Subscribe хийгээд 7 хоног бүр хамтдаа шин түүх сонсцгоё.